За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Удаан хугацааны турш YouTube сувгаараа мэрэгтүүлэг хийсэнгүү. За өнөөдрийн миний хийх чаас сэдв болохоор ер нь бол нэлээд онцгой сэдв гэж бодож байна. Яагаад тэгэхээр хизэж би юм өрсөлдөгчтэй хайрын мэрэг юм уу хайрын гурвангийн талаар таарот мэрэг хийж байгаагүй юм байна. Хий гэж бодож байгаад яг ч юм хийгээгүй заримдаа мартцсан байна. Тэгээд бодлоо л доо. Тэгээд ерөөхдөө өрсөлдөгчтэй хайрын мэрэг мань юу гэхээр ингээд одоо чиний салсан X нөхөр, X эхнэр, X найз залуудаа юу ч хийж болно. Тэгээд чамаас салахтаа хоёрын шалтгаан өөр эмэгтэй хүн байсан байж болно. Эсвэл салсныхын дараагаа тэр одоо чиний X чин ч юм уу эсвэл одоо хүртэл салаагүй харилцаа нь яг ойлгомжгүй 100% дуусах болоогүй ч гэсэндээ чамд нэг юм тэр хүн чинь чамаас өөр хүнтэй байна уугүй юу гэдгийг мэдхийг хүсэж байгаа бол энэхүү таарат мэргийн ууршлагада тавтай морил энэхүү сэдвэр хийх болно. За тийм болохоор ерөөдөө миний үзэх зүйл бол ингэж үзнэ гэж бодож байна. Тэгээд хамгийн түрүүнд чамаг их сэтгэл болон тэр хүнлэнгийн этгээд буюу гурвдаж этгээтэй өмнө хоёрын харилцааны өмнө нь орж исэн юм уу сасны дараа ч юм уу салаагүй байхад орж исэн үү хамаагүй өмнө сүлд хамаагүй те орж ирсэн гурдаж этгээдийн одоо чиний хайртай хүний чинь сэтгэлтэй хүний чинь тэр хүндлэнгийн этгээдийг гурдаж этгээдийг гэх сэтгэлийг болон чамаагийн сэтгэлийг үзээд хайрцуулж харъя те хэнд нь илүү вэ гэдгийг үзээд би юу болох нь вэ гэдгийг үзээд хамгийн эцэс сүлд нь чамааг сонгох нь тэр гурдаж этгээдийг сонгох нь гэдэг нь мэдээж бол зарим хүмүүсийн маань хувьд бол хайр дурлалын хувьд бол нэлээд эргэлзээтэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нь одоо бас мэдэх боломжуудыг энэхүү таарад уншлагаараа олгож байгаа юм. Тийм болохоор цаашдын ирээдүйдээ тэрнээс салаа чам дээр буцаж ирэх нь үү? Эсвэл тэрнтэйгээ үлдэх нь үү гэдэг талаар мэрэгэн. За энэ бол ер нь нэлээд тийм хатуухан, ширүүхэн мэрэг болно. Тэгээд эмзэг хүмүүс маань байвал заавал энийг үзэжтэй ингээд өөрийгөө зовоох шаардлага байхгүй шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд ерөөхдөө за бас дээрс нь ерхийн уншлах болохоор тараад уншлах болохоор тий авахгүйхийн ухаанаар хандна уу тий 100% таарахгүй байж болно. Гэхдээ ер нь бол миний мэрэг тийм амар хол давдггүй дөхөж очноо тий хүн хүний байдлаас шалтгаалнаа. Тийм болохоор энэ одоо чам зориулсан хувийн уншлах детальчилсан уншлах биш болохоор заримдаа нэг баг зэргийн зүрх тохиолдол гарч магадгүй юм а гэдгийг анхааруулъя. Гэхдээ ер нь бол нэг яахгүй дээ тийм амар хол зур байхгүй дээ. За үзэж байгаа YouTube сувгийн минь үздэг хүмүүс нь бас мэдэх бах. Тэгэхээр ерөөдөө 3 сонголтоос энэ 1 2 3. За эхнийх нь энэ ла сарнан дэлбэтэй силикон лав энэ дуртай. Хоёр дахь нь бол энгийн зүгээр сарнан дэлбэ. Үсэн бүглэт шилэн логон гэсэн байна. Гурав дахь нь болохоор хайр дурлалыг бэлэгдэх rose quartz буюу ягаан болор. За эдгээр 3 сонголтоос хийн за би дандаа хэлдэг нэгт хүүсийн ялгаа байхгүй. Хоёрт гэвэл болохоор энэ ерхийн уншлаг болохоор авахгүйхийн ухаанаар хандаарай. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд ерөөхдөө та бүхэн минь юу гэж бодож байгаа комент хэсгээр сэтгэлээ бичиж үлдээгээрэй гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгээд сандрахгүй хүн шиг гүнзгий амьсгаа авч яагаад эдгээр 3 сонголтнуудаас сонголтоо хийгээрэй гэж хүсье. Бичлэгээ цогсоож агаад гүнзгий амьсгаа авч агаад хамгийн татгсан дээр сандрахгүй зүгээр л энэ талж энийг сонгочт юм уу гэл ингээл ботчих. За энийг амар хүнд бодож стресстгүй шүү. Тэр нь айгүй зөв сонголт болдгоо гэдгийг та бүхэндээ хэлэх хэрэгтэй байхаа. За тэгээд надтай холбогдох Instagram болон Facebook хаягууд маань description box дээр байрлсан байгаа. Мөн миний онлайн дэлгүүрийн вебсайт болон линкүүд нь бас description box дээр байлсан байгаа. Та нарт хэрэгтэй бүх зүйлсүүд маань мэрэгтүүлэг орох зүйлсүүд байгалийн чулуунууд гэдэг ер нь бол нэлээд сонирхолтой зүйлсүүд маань миний дэлгүүрээр байгаа. Сонирхоод үзээрэй гэж хүсье. За ингээд боллоо миний ерөөдөө тайлбарлах ойлголт зүйлс маань юм байлаа. За тэгэхээр бүгдээрээ 1 2 3 дугаар. За тэгэхээр 1 дугаар буюу энэхүү 1 дугаар энэхүү силикон лаг сонгосон байгаа. Учиртай. Научлаарай. Халаас ирмжлээ. За тэгэхээр
Нэг дугаарх маань ихүү лаг сонгосон ба. За тэгэхээр би 2 хөлзөр сонгоно. Хамгийн энгийн байнга хэрэглэдэг үзэж. За энэ дээр болохоор чиний одоогийн X байж болно, уулздаг хүн чинь байж бол найз залуу краш хин ч байж тухайн чиний одоогийн бодсон сэтгэлтэй хүн чинь чамайг юу гэж боддөг вэ гэдэг энэ хөзрөөр харуулах бол хоёрын харилцаанд өндөр өмнө нь ч юм уу саяхан орсон бай. Одоо ер нь бас тэр өмнөх чамаас өмнөх X-тэйгаа ч юм уу те холбоотой байна уу гэж бодож болно. За ямар ч нэсэн өөр хүнтэй байгаа гэж итгэлтэй байгаа бол тэ өөр хүнийгаа тэр гурдаж итгээдэ. Юу гэж боддог вэ? Тэр гурдаж итгээдэг сэтгэлийг ингээд харьцуулж харна. Чамагийн сэтгэл тэр гурдаж хоёрын харилцаанд орсон хүний гих сэтгэлийг энэ хүү хөзрөөр харна. За дараа нь сонголтыг хэнийг сонгох гэдэг энэ тус тусдынхын ирээдүгийг харахад мэдээд нь оракл хөзрөөрөө чамагийн сэтгэл хийх үгсүүдийг бас давхар тодотгож гаргаж ирээ гэж бодож байна. Би нэлээд хэдэн 2-3 оракл хөзөр ашиглана. За эхлээд нэг дугаарх юм байна. Тараад уншлагтай тавтай морил харцгаая. За энийг ишээ тавьчих да. Чия. За чиний сэтгэлтэй хүн одоогийн бодож байгаа хүн чи чамайг одоогийн сэтгэл санаа бодол энерги нь ямар хөө байна гэдгийг эхний 3 хөзрөөр харъя. Үлээж аваарай. Тийм. Мэдээлэлтэй 5-ын аяа 5 of cups гарч ирсэн байна. За тэгэхээр нөгөө эмгтэйгээ буюу гурдаж итгээдийг их сэтгэлийн харъя. Би ихэд энэ нэхэн сайхан хэлж байгаанд гаргаж ирээд дараа нь тус нь харьцуулаад хараад өгье. За чиний хайртай хүн чинтэй чамаа гурдж итгээдэг сэтгэл нь ямар байна вэ? За би түрүү хэлсэнчлэг жоохон хатуухан үнэн гарав шууд хэд тустаас гээл ярьчин шүү. Тэгээд ойлгоороо таалагдахгүй бол нэмзэг хүмүүс байна л бити үзээрэй гэж юу н шулуух байлгээд бол зөвлөмөр байна. Зөвхөн талаар зандаа мэдхгүй байсан дээр. За юм байна. Ерөөхдөө бол энергийг хараад хахад бол байна штэ. Одоо чиний бодож байгаа хүн чинь те. Ялангуяа энэ нэг дугаараа сонсох хүмүүсийн минь хувьд бол та нарын бодож байгаа хүн чинь хуучин нөхөр, хуучин эхнэр ч юм уу те, хүүхдийн чинь эцэг, одоо хүүхдийн чинь ээж, за хүүсийн ялгаа байхгүй гэж хэлдэг те. Байх магадлал маш өндөр байна. Эсвэл нэлээд удаан хугацаанд хосын харилцаатай байсан байна. Одоо чамайг бол яхав те ерөөхдөө бол чиний бодож байгаа үзүүлж байгаа хүн чинь бол хэдий ингээд чамаас ингээд харилцаа холбоо асуудалтай байгаа. Та сэтгэл санаа одоо тогтворгүй гимшиж байгаагчснээ чамтай харилцаагаас салгаад чамаас холдон одох шулуух байхад бол хүсэлт зоригтой байгаадаа харагдчихээн л та. Тэгээд гурдаж итгээдэг их сэтгэлийн харахаар бол тэрэндээ бол нэлээд бүр крашилсан, дууралцсан те тэрнтэйгээ бол ерөнхийдөө бол цаг завыг илүү их өнгөрөөхийг хүсэж байна. Тэрнтэйгээ баг сууж барих хэмжээнд ч болцсон байх магадaltaй гэсэн. Одоо
хүн хүнээс амарлаж чамтай ингээд нэлээд удаан уулзаа чамд эзэж гэрлэх санал тавьж байгаагүй бол за энэ хүн бол аль хэдийнэ гурдаж итгээд гэрлэх санал тавьсан эсвэл яванда гэрлээ сууж байрыг үр хөвгттэй болоод хамтын амьдрал зохиоё гэсэн бодолтой маш их хүсэл эрмэлзэлтэй байгаа харагдаж байна. Харамсалтай. Тэгээд гурдагч итгээдийн хувьд бол тэр хүний хувьд бол илүү хөөрхөн хүсэж исэн мөрөөдлийн эмэгтэй, мөрөөдлийн залуунч байд юм уу те гэж тэр хүн бодож байгаа юм байна. Тийм болохоор ерөөхдөө энэ хүнтэйгээ цааш та ирээдүг айгуу том зургаар төсөөлж байгаа харагдаж байна. Чамаас болохоор бол хэдий ингээд өөр хүн сонгоод явж байгаа да буруу зүйл хийж байгаа гэж чиний сэтгэл санаа маш их гонсоолгож байгаа мэдж байгаа боловч сэтгэл санаа нь илүү гурдаж итгээд л байгаа тиймсэн байдалтай байгаа да харагдаж байна. За ер нь бол энэ хүнтэй нэлээд заавал сууж бариад хүүхдтэй болъё гэж бодгонход ерөнхийдөө энэ хүнтэй нэлээд удаан хугацааны тогтвортой романтик харилцааг бол хүсэмжилж байгаа харагдаж байна. Хүн чамаг бол халамжтай сайн эмэгтэй сайн ээж гэдгийг бол мэддэг боловч энэ хүний зүрх сэтгэл хаашаа илүү тэмүүлээд байна вэ гэхээр шулуух үехэд гурдаж итгээд руу илүү тэмүүлсэн үүнтэй харилцаагаа эхлүүлмээр энэ тэр нь маш их таалаж хүсэжсэн мөрөөдлийнхэн хамдрагч нь байгаад харагдаж байна. Жохон консоохгүй мэдээ байна. Одоо чамайг их сэтгэл ерөнхийдөө өгсөн нь юу байна гэдгийг би хараадах юм. Тэгжиж илүү бас тодорхойлж болно. Түрүү хэлсэнчлэн тэ 5% байгаа байхгүй юу дээ. Хэлсэнчлэн I feel like a part of me is missing without you. Миний зарны биеийн хэсэг байхгүй юм шиг санагдчих байна тэ. Чамгүйгээр болохоор бас ерөөхдөө бас чамааг өгүүлж байгаа санагдаж байгаа. Харагдаж байна хэдий гурдаж итгээд татагдаж байгаа ч гэсэндээ. Тэгвэл гурдаж итгээд сэтгэлийн илүү нэмэлт oracle картаар харуул юу ч харагдаж байна. Oh my god, за ингэж унахгүй байна. Хамгийн сонирхолтой юм нь юу гэж би энэ дээр баг зэрэг эргэлзээтэй л да. Харамсал гэдэг хүзэр гарч иж юм л да. Энэ зүйл хийжээж болоогүй байгаасаа гэж бодож байна. I wish this never happened гэнэ. Одоо бид хоёрын хооронд харилцаанд ямар нэгэн байдлаар ийм зүйл болоогүй ч байсан бололтой гэдэг харамслын хүзэр гарч ирээд байгаа байхгүй юу? Энэ дээр би нэмэлтээр тодруулах хэрэгтэй. Сайхан л чамаас холдоод явсан сонирхолтой нөгөө хүнтэй их крашлаад хүнтэй байсан гэсэн мөрлө oracle card нь л өөрөө ч маш их санаж байна. Нөгөө хүнтэйгээ харилцаа холбоотой байх та нэлээ харамсаж байгаа харагдаж байна. Let me think би одоо дахиад тодруулъя гэж бодлоо. За одоо энэ сэтгэлийг их сэтгэлийн тодруулъя. Хайди таа. Чамааг сэтгэлийн илүү тодруулъя. За бас энэ дээр хараад хад бол King of Swords гарч ирсэн байгаа. Сэлмийн хаан гарч ирсэн маань амьдрал чинь бас буцаж ирэх сонирхлыг бас харуулж байгаа. It's all just a game to them means thank you. Champagne tells me budget arrogant pretentious. За ерөөхдөө ийм л юм байна л да. Тэгээд энэ дээр харахад бол энэ гурдаж итгээдээ яаж танилцсан бэ гэхээр ямар нэгэн өдөшлөгтэй төрсөн өдөр баяр найрандаар танилцсан байгаадаа харагдж юм л да. Ерөөхдөө бол шулуухан ихэд бол согтуугийн хар гайгаар гэх юм юу вэ гэхээр ингээд чамд хайртай байлаачсандаа найз нөхдөө бар цэнгэн тэ шөнийн цэнгэнэ газар явж ууж идэж агаад гурдаж итгээдий буюу энэ хүүхд хоёрын харилцаанд бол хөндлөнгөөс оролцсон саад болсон хүнийг хараад татагдаад ер нь согтсон ч юм уу 6 цагийн үүдээс эсвэл one night гэж ярьдаг шээ нэг шөнийн одоо дотносох сэтгэлээр анх бол хандсан гэж харагдаад байна л да. Тэгээд гэвч одоо нөгөө нэг юу хийж хэлэх юм бэ гэхээр зүгээр нэг шүн
enjoy байгаад өнгөрөх гэж бодсон зүйл нь халиад явчихсан өөрийнх нь бодож байгаа төлөвлснөөс хэтэрсэн болохоор ийм зүйл хизээч болоогүй ч байсан болоосоо гэж бодоод байгаамаа. За хүн алдахыг үүсэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Ингээд найз залууч нь хөрчин ч юм ингээд явж хагаад за найзуудын төрсөн өдөр гээ явлаа. Тийм үү тэгмүүд нь тэнд дажгүй хүн байжлаа ч юм эсвэл дажгүй залуу байгаад ингээд өдөж хороод ч юм эсвэл ингээд за явах те ууж эцсний халуунаар тийм үү арх дарсны халуунаар те нөгөө хүнтэй танилцаад дотносоод ус шүрмэлцээ авалцаад магадгүй тухайн үед шулгах үйлхэд дотн харилцаанд орсон ч байх боломжтой байна. Одоо тэгээд тэр үедээ таалагдчихсан боловч ингээд яах гэж ийм зүйл хийвээд архины халуунаар ч юм нэг шөнийн 6 цэнгэлээс болж өөрхөн гэр бүлийн амьдралаа өвгөө хийсэн байна гэдэг байдлаар сэтгэл санааны хувьд харамсалтай байгаад харагдаж байна. Тэгээд өөрөө чинь бол ингээд хоёрын харилцаа бол одоо бүр салцсан байж магадгүй, бүр уулзаагүй нэлээд удажиж магадгүй. Ихэнх хүний одоо байдлаасаа өөрлөлттэй яг ингээд хэд хоног уулзааг юм бичээгүй ч юм уу зарим бүр нэлээд хэдэн сар уулзалтаагүй байж болно. Чи магадгүй хамтарчаа бүр өшөхгүй, гомцны улмаас утсанд нь хариулахгүй, хамаг контактын блок хийгээд тэгээд явцсан ч байдаг юм уу те. Янз янзлаа хүний сэтгэл хөдлөөс хамаарна гэсэн үг л те. Тэгээ энэ хүн чамд хэлхийг хүссэн үг болохоор it's all just a game. Энэ зүгээр бүгдээр тоглоом байсан шүү дээ гэж аахгүй. Зүгээр л би хөвгөлцсөн. Тэгээ одоо энэ дээр бүр илүү татцаж өгч байгаа шампань. Хойти буюу ингээд дарс пив гэл ингээд гарч иж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр харамсал тэгэхээр чамаг болохоор сансан харамсан. Тэр л энэ зүгээр тоглоом байсан гэдэг. За тэгээд энэ хүн мэдрэмжээс харахад бол нэг хэсэг тусдаад хоёр байхыг хүсэж байгаа харамсаж байгаа ч гэсэндээ тэгтээ яагаад тусдаа байхыг шалтгаанд би одоо илүү ойлгож байна. Яагаад тэгэхээр чи энэ хүнийг бүр хамаг контактын блоклцсон байж л юм те. Facebook, Instagram юу ч гэдэг утасны дугаарыг бүр блоклоод энэ хүн маш их гомдсон болохоо энэ хүнтэй харилцаа холбоо үүсгэх хүсэхгүй нэлээд хатуухан одоо шийтгэж болно. Харин энэ хүний хувьд бол яах гэж би юм хийвээ. Нэг шөнийн л болоод өнгөрөхөөс эсвэл нэгэн шөнийн явдлаас болж ингээ насны амьдралаа өгөө хийчих юмаа гэсэн байдлаар маш их харамсалт төрж байгааг нь бол одоо харагдаж байна. Өмнө нь бол крашаад айгуу сайхан байсан. Тэгээд би энэ дээр харахад бол тэгээд тухайн үедээ айгуу сайхан байж нэг хэсэг 1-2 удаа за ганц шөнийх биш тэрнээс давраад уулзсан байж болно шүү дээ. Хэд удаа уулзал. За энэ хүүхэнтэй ч юм уу хааныг уулзж байгаа л болчихё гэж бодож явж агаад өөрт нь бас мэдээж таалагдсан болохоор уулзсан шүү дээ. Таалагдаагүй хүнтэй уулзаж усны дугаарыг авч болзоонд явах ч юм уу шөнийг хамтдаа өнгөрүүлнэ гэсэн зүйл байхгүй тийм ээ. Тэгж басан бол одоо тухайн үеийнхэн богинохон зуурийнхэн аз жаргалаасаа болоод өөрийнхөө одоо гэр бүлийн харилцаагаа тийм удаах хугацааны хосын харилцаагаа сүйтгэснээ мэдээд одоо ер нь бол нэлээд сэтгэл санааны хувьд бол харамссан ийм зүйл болоогүй ч байсан болоос би юу хийчих вэ гэсэн байдлаар нэлээд гонилсан гимшилтэй харагдаж байна. Энэ дээр бас 5 аяг маань харагдаж байгаа шүү дээ. За ийм байгаад харагдаж шүү. Тэгээд ерөөхдөө мэдрэхэд бол за ерөөхдөө мэдрэхэд бол тийм байна. Яг чаргуу ихэнх нь илүү гэр бүлийн харилцаатай, эхнэр нөхрийн харилцаатай хүмүүс бас нэлээд харагдаж байна. За заавалчгүй тийм байх албагүй. Зарим нь тийм бол зарим нь бол удаан хугацааны хосын харилцаатай байсан хүмүүс байна. Тэгээд за хоромхон зуурын жаргалаасаа болж хоёрын хооронд харилцаагаа баласнаа мэдээд одоо чиний сэтгэлтэй хүн чинь бол маш их харамсаж байгаа гэж бол ерөөхдөө бууж байна. За тэгэхээр ерөөхдөө одоо бол хэнийг сонгох вэ гэдэг тал дээр одоо яри биш үзье. Цаашдаа чиний сэтгэлтэй хүн чинь те би түрүүс X нөхөр, X найз, X эхнэр, X найз хүн хамаагүй хүссэн ялгаа байхгүй. Ирээдүйд хэнийг сонгох вэ гэдгийг харъя. Энэ бол хамгийн чухлаа гэж бодож байна. Энэ бол нэлээд адармаатай да. За тэгээд бас ихэнхийнх нь хувьд бол нэг архины халуунаар согтуугийн халуунаар хийсэн алдаа нь гэмшил болж ирж байгаа харагдлаа.
За яг хөө ингээд үзчихэж манай хүн уудаггүй гэж ярьж иж болно те яг олон хүн үзэж байгаа болохоор ихэдээ хэлэхэд уугаагүй ч гэсэн зүгээр энэ нэг үдшилэг найрсангийн дээр явж байгаа те ингээд сэтгэлийн татсан хүн дайрлсан байх эйгөө үүсэхгүй ер нь бол баяр наадам найрс ингээд холбоотойгоор урдч итгээдтэй танилцсан байх магадлал хамгийн их өндөр байна. Хин нэгний төрсөн өдөрч байд юм уу те гэж хардаад байгаа шүү. За та хоёрын ирээдүй ямар ч байх вэ гэдгийг харъя. Эхлээд за гуурдагч хэцгээдтэй чиний бодож байгаа хүн чинь тэр хоёрын ирээдүй ямар хөө байх вэ гэдгийг харъя. Би энэ дээр яагаад ч юм нэмэлт үзэр тус тусдаар тамбаар байна. Темперансыг тоглоулъя. King of Pentacles тоглоулъя. За энэ бол ерөөхдөө нэлээд ойлгомжтой хүзэр. Цаг хугацаа өнгөрсний эрэхэнд бол чам дээр өөрөө буцаад ирнэ гэж харж байна. Тодорхой хэмжээрээ харилцаагаа авч үлдээд чамааг алдахгүйд бол хичээхээр бол харагдаж байна. За тэгээд ерөөхдөө юу гэхээр чиний хувьд бол тэ мэдээж энэ бас өөрт нь маш их шудраг бус болохоор чи ерөөхдөө сэлмийн хатан хаан буюу нэлээд одоо хөтөх хүндий харьцагтай ууртай байх те бүх харилцаа холбоогоо салгуул салга энэ над дээр будаж ирэхгүй байсан ч хамаагүй гэдэг нь нэлээд ширүүхэн байх байна. Сахиусд зөвлөлтөй бол энэ хүү харилцаа авч үлдээг бол баг зэргийнхаа одоо уур амгаа дараад жоохон тайвшраад илтэй буулгаад илүү логикоор хараад одоо те зөвхөн чиний нөхөр бол яах вэ те газуудаа ийм алдаа гаргасан бол те бодож үздэг ч юм уу те гэдэг талаас нь илүү яавчлахгүй хүн шийдвэр гаргаад үзээрэй. Буулт хийдэг ч юм уу. За буулт хийдэг юм ахэд жоохон блокийг гаргаа те сошиал медиа утасны дугаар бүх юм болгосон бол нэг блокийг гаргаад энэ хүний дуудлагыг аваад юу хэлгээд байгаа нь ядаж нэг сонсоод үзээрэй. Тэгээд нэг боломж өгөх юм бол одоо чамд өнгөрсөнд буруу зүйл хийсэн хамтрагч чинь алтаагаа засч тодорхой хэмжээрээ хосын харилцаан дээрээ аль болох чадлаараа анхаарал хандуулнаа гэж харагдж байна. Хоёр харилцаан дээр анхаарад ер нь бол чадлаараа хичээн гэж харж байна л да ингээд. Энд дээр бол page of wands гарч иж байна. За илүү одоо өмнө нь жишээ нь зүгээр яг ингээд за нэг гэрт ороогүй хосууд байлаа гэж бодъё. За ер нь бол уулздаг байсан бол одоо за хоёлаа одоо харилцаагаа дараагийн шатанд авч үлдээ те. Эсвэл ингээд ийш тийшээ явъя. Илээ байрыг зугаал эсвэл нэг гэрт ордог ч үерхэд ингээд илүү гүнзгийх гэж хичээе гэсэн байр суурьтай байна гэж харагдаж байна. За гурдаж итгээдийн хувьд санаа зовлтгүй энэ хоёрын харилцаа яванда дуусгар болно. Яг тэгээ нэг хэсэг уулзал байвал бааны харилцаа нь яах нь мэддэхгүй байж байгаа сүултээ бүр харилцах холбоо нь тасарна гэж харагдаж байна. Энэ хүн илүү энэ дээр яг ингээд King of Pentacles гараад ирээд байгаа ч гэсэн энэ хүний хувь хүнтэй хэсэг уулзсан. Гэтэ яг доктортой энэ хүний одоо ирээдүйн нөхөр ч юм уу найзлах болно гэсэн утгатай биш шүү. Миний мэдэрч сайн болтой илүү зүгээр өөрийнхөө
өмнөх одоо хариуцлага чам дээр илүү ухаарад бас тийм ажил карьер дээр илүү анхаарал хандуулад энэ хүнээс зайгаа барина гэж харагдаж байна. Тэгэхээр одоо юу хэлэх гээд байна гэхээр ирээдүйн хувьд бол хэнийг сонгох вэ гэхээр өөрийг чинь сонгоно гэж харагдаж байна. Гэтэ цаг хугацааны хувьд бол жоохон алгуурхан байж магадгүй гэж харагдлаа. Тэгэхээр ерөөхдөө бол чамаас нэлээд төвчөө шаардлагатай харагдаж байна. Тэгэхээр би нэг зөвлөгөө өгье гэж бодлоо л доо. Энэхүү харилцаан дээр чи яавал дээр үгээд ихээр хайр дурлалын зөвлөгөө өгье. Сагуусад зөвлөгөө чамд мэдээж бэлэн шийдвэр гаргахад туслах байхаа гэж найдаа. Зя. За хол за distance буюу тусдаа байдал гэж харж байна л да. The separation you are experiencing is за ингээд хоёр ингээд байна шүү дээ. Ингээд тусдаа байлаач гэсэндээ express is necessary to help the relationship grow. Яг ингээд хоёр хэдий ингээд холын зайд байгаа гэсэндээ тодорхой хэмжээнд хоёрын харилцааг чинь илүү өсөж дэвчихэд бол тустай гэж хэлж байна. Тийм болохоор нэг хэсэгтээ бол яг өөрийнхөө хизээ бэлэн болж уучлан гэсэн үед энэ хүнээс зайгаа барьж иж болно. Өөр зам гэж харагдаж байна л да. Хоёрын зам бол илүү өөр гэж харагдаж байна. Бодол нь өөр гэсэн зүйлийг бол хийж байна л да. Person you have mind direction you want to. За тэгээд энэ хүн бол чиний twin flame за бла бла. За ерөөдөө би бол ойлгох шээ. Заавал oracle хүчрийг өвчилж орчуулж би зөвлөгөө өгөх алба ерөөдөө мэдсээр бол нэг хэсэг зайгаа барь. Зайгаа бариад тусдаа байлаажсэндээ хоёрын харилцаа чинь дуусгаар болчихгүй. Одоогийн байдлаар хоёр өөр замд байх хэрэгтэй хүмүүс байдаг. Чи нэг өөр юм хосын харилцаан дээр бодож энэ хүн чинь шал өөр юм бодоод байна. Тийм болохоор энэ хүнд орон зайг нь олгох гэсэн санхүүсүүдийн зөвлөгөө байна. Мөн мэдээж хоёр ихэр дүлхэд байна гэж харагдаж байна. За тэгэхээр зөвлөгөө юу гэхээр энэ хүн алдаагацсаад уушлахгүйгээд эртэл нь илүү темперанс хүчтэй бол өөрхөн амьдрал сэтгэл санаа болон тэ сэтгэл хөдлөл бие махбод ажил карьердаа ч юм уу балансыг баримтлаад илүү урагшаагаар дуртай ажилла хийгээд явж байна. Амархан буулт хийж өгөөд бас хэрэггүй юм байна. Нэг л удаа уучлаарай гэчихэд тохиолдолтой үр дүн гарахгүй байгаад байвал үр дүн гараад үн сэтгэлээсээ уушлахгүй нь тусдаа байхад гимгүй гэж сахиусууд маань хэлж байна. Нэг өсний бол ерөөдөө базар энэ хүнд бол шийтгэл өгөө ухаартал нь ингээд нүүр бити өгөө гэсэн утгатай шүү. За ийм зүйл нэг дугаарыг хэмээн хувьд бол бууж байна. За тэгээ таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаараа мөн комент бичиж сэтгэлээ үлдээгээрэй гэж хүсье. За нэг дугаарыг хувьд бол өрсөлдөгчтэй хайрын тааралт мэргийн хувьд ийм байлаа. Мэргийг хизээч олж үзэж болон цаг хугацаа хамаарахгүй тухайн үедээ олж үзсэн үеэсээ чамд биелээ олно гэсэн үг. Зэмдэн комент чигээр одоо үзүүл хүчнтэй юу жилийн өмнөх нь юу вэ гэдэг хамаагүй. Тухайн үед үтсэн үеэс л тооцоод явчих болов байх шүү. За hello number 2 хоёр дугаар хэмээн таарад уншлагатаа тавтай амар л за нэг чи харагч байна. За энэ за тэгэхээр ерөөхдөө дахиж хэлье. Чиний X байж болно. Одоогийн асуудалтай харилцаатай хамтарч байж болно, краш байж болно, тийм зүгээр найзын харилцаатай ч байж болно. Тодорхой хэмжээнд хоёрын харилцаа хөндлөнгийн гурдж итгээд байгаа бол тэ энэхүү таарах мэргийг үзээрэй гэж зөвлөе. За тэгэхээр би юу хийх вэ гэхээр чиний бодож байгаа сэтгэлтэй хүний чинь ихлээр чамаа гэх сэтгэл ямар хуу байна гэж үзээд гурдж тэгээд буюу нөгөө хүний гэх сэтгэл ямар вэ гэдгийг харна. За үүний дараагаар юу харах вэ гэхээр ирээдүйд
чамайг сонгохгүй тэр хүний сонгохгүй гэдгийг харна. Хатуу боловч үнэн зүйлийг хэлнэ шүү. Гарч ирсэн зүйлийг хэлэх болохоор эмзэг хүмүүс маань байвал үүсэхгүй байхыг зөвлөё. Чия. За энэ хүзрөөр чамайг сэтгэлийн үзээд энэ хүзрөөр гурдаж итгээд гэх сэтгэлийн үзэх болно. Харцгаая. Яахлаа чамайг их сэтгэл мэдрэмж одоогийн байдал нь ямар хөө байна гэдэг нэг 3 хүзрөөр харна. Дараа нь oracle картуудыг ашиглаж илүү дэлгэрэнгүй гаргаж ирэхийг хичээе. За чамайг сэтгэл бодол мэдрэмж ямар байна вэ? Хамгийн талын хүчтэй judgment гэдэг хүзэр гарч ирж байна. За гурдаж итгээд их сэтгэл санаа бодлыг үзье. Чамаас салах бодолгүй. Гэтэ одоогийн байдлаар бол яг шийдвэрт хүрч чадахгүй, шийдвэртэй эргэлзсэн байдалтай, гангасан байдалтай их салах уу, буцаад харилцаагаа эхлүүлэх үү гэдэг ч юм уу те нэг иймэрхүү байдлаар эсвэл яг өөр амьдралыг хүсээд явах уу би яг яах ёстой вэ гэдэг талтай мөн мэдэхгүй байгаад харагдаж байна. Харин гурдаж итгээд их сэтгэлийг харах юм бол Oops. За миний их хвчлэн мэдээснээр бол одоо чиний бодож байгаа хүн чинь за бэлээтэй хуучин найз залуу охин хуучин нөхөр ихнэр хамаагүй сэтгэлдээ бодож байгаа хүн чинь өөр хүндлэнгийн хүнтэй уулзахдаа уулзаж харилцаа холбоотой байгаа гэсэндээ чиний талаар яриаггүй. Хинтэн юу хин би найз охингүй би ихнэргүй би бол сингл залууч гэдэг юм уу те нэг иймэрхүү байр байдлаа тархин угаагаад байх боломжтой гэж харагдлаа. Тэгэл тэрнтэй уулзаад байдаг гэсэн мөртөө чамаас салахыг хүсдэг. Чамаа бол халамжтай ихнэр халамжтай найз охин ч гэдэг юм уу те. За халамжтай нөхөр бас байж болно те гэж боддог. Яг ч салъя гэж боддог. Тэгсэн мөртлөө ихэнхийнх нь хувьд бол нэг бол чамайг гурдаж итгээд нь мэддэг бол бид хоёр салах чагаа бид хоёр угаасаа салцсан байсан. Хүүхдүүдэд бодвол бид хоёрын харилцаа гэдэг динжигнээд явж идэг. Хүүхдүүдэд бодвол би хуучин их нартаа жишээ авч яриа те. Хуучин их нартаа эсвэл хуучин нөхөртэй ингээд холбоотой байдаг аач гэдэг юм. Эсвэл бид хоёр бүр салцсан эсвэл би бүр синглж гэдэг юм уу. Нэг иймэрхүү байдлаар нэлээд худлаа яриад хөндлөн нөгөөхөө айгу ингээд торгоогоод уулзаж уучраад ингээд хамттай байхын тулд ингэж худлаа яриад яваад байгаа бол харагдаад байна л та нөгөөх нь бас итгэцэн байх магадaltaй тий ингээд ямар ч тааш нөгөөх нь бол таалагддаг уулзаж рамаас үүсэх сонирхолтой. Гэхдээ бүр юм гүнзгий дуурлаад хайртай гэж хэлэхээр бол тийм зүйл бол харагдахгүй. Өөрөө ч юм бол тий ингээд хариуцлагатай ихнэр хариуцлагатай нөхөр эсвэл халамжтай ихнэрч гэдэг юм найз хүн гэж боддог. Бас чамааг их сэтгэн тодорхой хэмжээр байгаа. Ялангуяа дур хүсэл тачааллын хувьд бол байгаа гэж харагч чинь. Тийм болохоор салъя гэсэн бодол ахгүй. Боловч энэ дээр judgment хөдөр гарч ирээд байна. Заримдаа энэ өөр амьдрал, өөр зүйлийг мэдрэхийг хүсээд дээ. Хэдий чамаас салахыг хүсэхгүй нэг илүү нэг юм адал явдал турших, өөр хүнээстэй илүү мэдрэмж авахыг хүсдэг. Тэр одоо шинээр төрөх, өөр шин зүйлийг амтлах хүсэл нь араатай хуурах, гурдаж хүнтэй орооцолдох их усрын болж өгдөг гэж бол харагдаад байна л да. Тэгээ бисэндээ нөгөөдөө худлаараа бид хоёр салгаж байгаа, бид хоёр угаасаа салцсан. Эсвэл бид хоёрын дунд ердөө хүүхэд байдаг ч гэдэг юм нэг ингээд айгуу нэг тийм онцгүй тий ингээд хоёрын дунд ингээд жонглоорцсон байдалтай байгаадаа бол харагдаж байна. За би oracle хүчрээ илүү. Өнөөдөр би энэ message of love oracle deck гэдэг хүчрээ мөн shadow love oracle картыг ашиглана
Тэгэхээр чамаг сэтгэлгийн бодлын илүү нэмэлтээр Oracle хөзрөөр харъя. Айгуу тийм снеки энержи гэх юм уу, тийм могоо шиг гэх юм уу, тэгээд бодлаа ингээл энэ тэнд яаж ижиг аргалж байгаа л нэг ингээл 2 3 хүнтэй хүснээр уулзчих сонирхолтой, залтай залуугийн залтай хүүхэн бас байж болно тий, хүүс ялгаахгүй харуулж харагдаж байна л да. Conversation ямар okay. За гурдч итгэхэд их сэтгэл нь. Broken. За энэ дээр бас 10 саваа гарч ирсэн. Энэ хүн бас энэ хүнтэй дуртай байдаачсандаа бас өдөр шөнөгүй зориулах цаг зав байхгүй их ажилтаа. Эсвэл энэ хүүхэн харилцаанд хэдий таалагдж байгаа гэсэндээ өөрт бас нэлээд юм ачаа дараатай хэцүү байж болно. Энэ дээр бас харагдаж байна л да. За гэхдээ би дахиад нэг Oracle хөзрөөр нэмэлтээр хараад юм. Sorry. За. Ингэж хүзэг гарахгүй. Хэдий хоёр ингээд энэ хүнээс болоод чи мэдээд удаан хугацаанд харилцаагүй байгаа бол хоёр хүзэг гарч өгслээ. Чамтай ярилцахыг хүсэж байна. Чамтай уулзахыг бол бас юу хүсэж байна. Чиний дуу хоолой сонсохыг хүсэж байгаа бол гурдч итгээдээсээ болоод харилцаанаасаа болоод нилээн зовсон, зүдэрсэн те байртай байгаа л да, буруу зүйл хийчихвч гэж бодож байгаа шиг харагдаж байна. За энэ дээр юм үзүүд гарч ирлээ. За энэ дээр хараад тийм. За одоогийн байдлаар нөх хүндийн хүнтэй бол юу нэлээд брок гэдэг энэ хоёрын харилцаа нэлээд асуудалтай, хэрүүл уруултай ч байд юм уу. Үл ойлголцолтой байгаа харагдаад байна л да. Тэгээ first temper гэж харж байна. Тэгээд энд бол нэлээд тийм асуудалтай нэг цаа юу хичээлх юм бэ ингээд хэдий уулзаад хэсгэн зуур жаргалтай байлаач ингээд хоорондоо үл ойлголцоод хэрэлдэж маралцаа ч юм уу. Эсвэл нөгөөний хүндлэнгийн этгээдэндээ чи эхнэрээсээ сална гэж ярьсан. Яагаад салахгүй? Чи надад худлаа ирсэн юм уу те? Чи найз хноосоо болцсон гэжтэй. Чи яагаад худлаа ярьдаа? Хоёр холбогдоод байгаа юм биш үү гэсгээд ингээд айгуу тийм асуудалтай хэрүүлэлтэй уралтай байгаа. Үүнээсээ болоод нэлээд бүр ингээд залхацсан байртай abusive буюу нэлээд тийм нөгөө бас хүн нь бас нэлээд тийм abusive буюу юм дарангуулагчтай нэ баг зэрэг хүчрхийлэх юм аятай юм. Хүчрхийлэхээр амар нөгөө утгаар битээ ойлгохоор ингээд энээсээ салахгүй бол би одоо өөрийгөө амиа хоорно эсвэл цуг өхөнч гэдэг юм уу ч яхаа. Уучлаарай яг тийм үг санаанд ороод ирлээ л дээ. Abusive гэхээр тийм хүмүүсийг хэлдэг байхгүй жоох хэрцгий дээ. Тийм хүнтэй байж магадгүй үүнээсээ болоод broken буюу ингээд юу хийч вэ те ингээд энэ асууд харилцаанаас болоод ингээд энэ эмэгтэйг харчаас тэгээд нүдэнд нулимстай ингээд бүр зүрх сэтгэлийн хувьд бол үнэхээр хэцүү байгаа. Харагч байгаа хгүй тэгээд өстой буруу үнтэйгээ орооцолж ямар догшин эмэгтэй ямар догшин залуу байж гэдэг юм уу те. Байж болно шүү дээ ингээд ирчүүд мань үзчихвэл одоо чиний нөгөө хайртай байсан эмэгтэй ч те эхнэр экс ч ингээд нэг залуутай аягүй сүйд болсны нөгөөх нь нэлээд ширүүн байж бол те. Чи энэ залуутай уулзах юм бол одоо баг чамаа ингээд шүү гэдэг юм уу аягүй асуудалтай харилцаанаас болоод нэлээд зовж байгаа харагдаж байна. Чамтай бол чамааг өгүүлээд буцаж хоёр ялангуяа бүр ингээд харилцаа холбоонд салцсан бол буцаж чамтай нийлхийг хүсэж байна. Чамлуу заалгаж чиний дуу хоолойг сонсохыг хүсэж байгаа боловч unable to free yourself from sticky situation. Гэдэг яг ч нэг хайрын гурвалжинд орсон нөгөө гурдч итгэхээс салахад амаргүй болохоор энэ хүнд бол маш хэцүү байдалтай байгаадаа харагдаж байна. За тэгж бол айгүй харагдаж байна. Энэ хүний хувьд бол ерөөсөө одоогийн харилцаан дээр бол тийм аз жаргалтай байхгүй чамааг өгүүлж байна. Буцаж чам дээр ирмээр байгаа гэдгийг бол харахад ойлгомжтой байгаадаа харагдаж байна. Зүрх сэтгэлийн хувьд. Тийм байдаг. Тэгээд уул нь бол өөрөө л илүү шинэ мэдрэмжийг мэдэрж өөр хүнтэй уулзаж болцохыг хүссэн. Харамсалтай тэгээд тэр сонголт маш буруу байлаа. Айгүй abusive хэрцгий байлаа. Үүний улмаас тэгээд уулзаад ингээд
жаргалтай хэсгэн зур жаргалтай байдаг болж маш их дарамттай харилцаа гэж харагдаад байна. За одоо хамгийн чухал юм нь юу гэхээр ирээдүйд хэнийг сонгох тийм үү те. Чамаагүй хурдч итгээд юу гэдгийг бол харцгаая. Ад жаргалтай байгаа бол харагдахгүй байна. Чамаас ирэх харилцаа холбоогоо салгасан бол хоёрын цаашдын ирээдүг хараад дараа нь хурдч итгээд ийм цаашдын ирээдүг харахад ирэхэд бол зүйлүүд бол ойлгомжтой болно. Тэгээд хоёр цаашдын ирээдүг юм уу байхгүй. Хурдч итгээдтэй харилцаа нь ямар хөө байх вэ? Ер нь бол ирээдүйд бол хоёр бол нийлнэ гэж харагдаж байна. Гэтэ нэлийн юм шийдэмгийн байр гэх юм уу. За чи надтай буцаж ивлэрээ над дээр ирнэ гэж бодож байна. Дахиж ингэж уралж шарахгүй гэвэл би хүлээн зөвшөөр. Эсвэл за би чамайг энэ удаадаа үр хүүхдээ бодоод төвчээд боломж өглөө шүүч гэдэг юм уу те. Нэг ширүүхэн нөхцөл байдалтайгаар ивлэрэхээр харагдаж байна. Та хоёр маань өөрөө уучлахуйгаа за буцаад хүрээ дээр нэ харамссан болохоор алдаа хийснээ ухаарад гэж харагдаж байна. Чи бол ер нь бол нэлээд үсгэлдээ ахиж би боломжгүй арай гэж боломж өглөөшөөч гэдэг юм уу те. Нэг юм хөө зүйлүүд бол харагдаад байна. За гурдч итгээдэг тэр хоёрын ирээдүг харах юм бол яг 100% харьцаа салгах нь энэ маш чухал харцгаая. За энэ хоёрын харилцаа бол яг чаргуу дуусгар болох юм байна. За яг заримдаа ярилцаад болж бүтгээ нөгөө хүүгэн зуралдаг ч юм уу. Залуучин баг зэргийн дотор хэмжээ түүнийг их хүсэл тэмүүлэн байгаа болохоор шууд 100% ингээ өөртөө ч ийсэн ч холбоо харилцаа салчихгүй хүш ингээд энчнээд явж явах боловч яванда эцээцнөө чиний хэлсэн шийдвэр бол энэ хүнээсээ харилцаагаа 100% салгаад надад итгэн 100% болсон гэдгээ итгэж үнэмшүүлсэн цагт би чанд боломж олгоно. Эвлэн үгүй чи эргэж шарах юм бол би одоо чанд үнэхээр итгэж чадахгүй нэ. За ялангуяа гэр бүлийн хүмүүсийн харилцаа донд би чанд хүүхдээ ч уулзуулахгүй ч гэдэг юм нэлээ. Хатуухан шударгаас тогтоосны үндсэн дээр за тэр хүн бол мэдээж одоо уушлахгүйгээд өөрөө харамсч байгаа бол өөрөө уушлахгүй ирээд хаш тэр хүнтэй холбогдохгүй гэдэг ам хүчийг өгснөөр тэр хоёрын харилцаа дуусгар бол. Гэхдээ шууд дуусгар болчихно. Эхний 4-7 хоногоос 4 сарын хугацаанд ч байд юм уу хэсэг тэр нь чат бичдэг юм нөөхөн юм бичдэг юм нэг юм баг зэргийн холбоотой. Гэтэ холбоо гэдэг нь яриа хөөрнүүлэхдээ контакт хийхээс нэг илүү гарахгүй гэж харагдаад байл да. Байх боловч яванд харилцаа дуусгар болно гэж харагч. Тийм болохоор би энэ дээр ерөөхдөө бол нэмэлтээр карт татах шаардлагагүй. Нэг дугаарыг хувьд бол би зөвлөгөө өгөх за би энэ удаагаас 2 дугаарханд зөвлөгөө өгье. Яавал энэ хүү харилцаагаа илүү бат бохтой байлгах вэ гэдэг талаар зөвлөгөө өгье. Чиний бас ингэж маш их цензуртай хатуу чанга шаардлага тавьж байгаа бол зөвлөлтөө. Чиний бүх босдож байгаа хүсэж байгаа за манифест хийж байгаа зүйлүүд чинтэй love attraction буюу таталцлын үйл явах удахгүй ойрын ирээдүйд биелнэ гэж. Тийм ээ угаасаа та хоёр удахгүй нийлнэ. 4 хоногийн дараа ч үеж магадгүй энэ хүн мэргийг утснаас хойш эсвэл 4-р сард ч юм уу. Boundaries. За чи энэ хүмүүстэй you need to teach people how to treat by being clear on what you will or want. Чи хүмүүс бол би юу хүсэж чиний хүсэхгүй байна гэдэг бол айгүй шулуухан шиг хэлж өөрийнхөө хэл хязгаараа тогтоож байх нь зөвөө гэж. Энэ дээр бол justice хүсэлтэй бол маш их хослно гэж харагдаж байна. Ерөөдөө нэлээд сайн хатуу шаардлага тавьдаа.
За ерөөдөө хардаад ингээд бочимдод уурлаад байл хоёрын харилцаанд илүү амжилттай байх саад үүсгэн шүү гэж байна. Тийм болохоор ерөөдөө бол амар одоо уурлаад ч юм уу ингээд дахиад ингээд ойрлж хашраад ч юм уу ингээд стресстэй ингээд байх хэрэггүй тэрэлээ зүгээр шууд хэл. Тэ? За би чам ийм нөхцөлтэй байна. Ахиж би тэсгүй ийм болохоор би хүлэн зөвшөөрлөө. Өөр хүүхдээ өмсөд өөр хүүхдээ бодож хүлэн зөвшөөрлөө. Ахаад их юм бол би чамааг амьдралаасаа холдуулна ч гэдэг юм уу те. Би чамгүйгээр амьдарч чадна ч гэдэг юм. Нэлээд хатуу шаардлага тавьсан зөв юм байна шүү. Үүний үндсэн дээр энэ хүн алдаа гацсаад гурдаж итгээдээсээ яванда харилцаагаа салгаад хоёрын харилцаа чинь буцаж хэвийн сайхан болно гэж сахиусууд маань зөвлөж байна. За ингээд 2 дугаархны маань хувьд бол таарах туршлага өгөөр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. За 3 дугаарх маань энэ хөө Rose Quartz буюу ягаан болрыг сонгосон байгаа. За тэгэхээр одоо өрсөлдөгчтэй хайрын гурвалжин мэр маань болохоор тэ чиний одоо дахин хэлий хуучин нөхөр, хуучин найз залуу, краш, хэсэг уулцсан залуу, хэсэг уулцсан эмэгтэй, экс эхнэр хамаагүй чамаг сэтгэлийн үзээд одоо өөр хүнтэй харилцах холбоотой бол чи бол мэдж байгаа бол тэ. Ер нь бол мэдсэн хүмүүсийн хүн мэрийг сонгоо тэгээд тэр хүнийг сэтгэлийн үзээд чамаг сэтгэлийн үзээд ирээдүйд ер нь хэнийг сонгох вэ гэдгийг харна. За бас мэдээж хайр дурлалын тал дээр зөвлөгөө өгнө. Oracle картуудаараа илүү бас детальч гаргаж ирнэ. Эрийг гэж бодлоо. За 3 дугаарх юм байна. За чамаг их сэтгэл нь ямар хуу байна одоогийн байдлаар харъя. Хуурж байгаа. Хуурсны чи олж мэдсэн. Чиний зөв сэтгэл шархалсан уу? Шархалсан. За төрлөж арай. За хурдч итгээдэг их сэтгэл нь ямар хөө байна вэ гэдгийг харъя. Гурдч итгээд бол уул нь бол chemistry-ийн хувьд юм одоо мах бод гэх юм уу. Юу хнэ зүрх сэтгэлийн дурлал биш гал мах бодын махан биений дурлал гэж хэлэх юм уу да. Илүү дотнох харилцаанд орохтой болцох халуух үе шөнийн хөнгөрөгч гэдэг нэг иймэрхүү сонирхолтой болохоос сэтгэл зүрхээрээ хайртай гэсэн бол бишээ. Чамд бол хайртай илүү удаан доктортой хоёр харилцаатай байсан гэж бол харагдаж байна. За бас гэр бүлийн хүмүүс бас байж болно. Чамайг хуурснаар чиний зүрх сэтгэл шархалсан гэдгийг сайн мэдээ. Тийм болохоор уучлахгүйгээд ирээ гэж бодож байна. За эндээ бол яг хөө нийт айхтад дуурлаад байсан байхгүй шулуух хэлгээд бол баг тийм за one night stand юу гэдэг. За нэг энд гайгүй залуу байна. Нэг хоёр уулзчих эсвэл эртөө за дайчгүй хүн байна ганц хоёр шөнийг өнгөрөөч гэдэг юм уу нэг ийм л хүсэл зоригтой байдаг. Гэвч энэ харилцаан дээр нөгөөх нь илүү ихийг хүсэж байсан байх магадaltaй. Илүү одоо шугам давахыг хүссэн болохоор энэ хоёрын харилцаанд асуудал маргаанууд үүсэж эхэлж байгаа харагдаж байна. Тэрний хувьд бол зүгээр те one night stand байх хандлага илүү их байсан ба нөгөөхнүүд л илүү ихийг хүссэн. Илүү романсыг, илүү тогтвортой харилцааг хүссэн байгаадаа харагдаад байна. За
За өөрт чинь бол хайртай. Яг ч аюу хайртай. Тэгтээ хуураад зүр сэтгэлээ чинь шахалуулж байгаа мэддэг. За би энэ дээр хийх хүссэн үгийг би Oracle картаар нэг хараадах юм. Чамд юу ч хэлхийг хүсэж байна. Чамд их зүр сэтгэл нь яг одоо юу мэдэрч байна вэ? Commitment. I want you to be part of my future. Би чиний амлалт буюу би чамайг амьдралынхаа нэг хэсэг байгаасаа гэж хүсдэг гэж байна. Яг чаргагүй. Гудаж итгээд их сэтгэл санаа бодол нь юу вэ гэдгийг харъя. I want to have an equal give and take. Буяг л эмч зөө өгж авалцыг хүсэж байна гэж байгаа байхгүй. Энэ хоёр яаж чаргуу зөвлөлтчилдэг. Үзэл бодлын зөрчилтөө үүсээд хоёр дахь талаар ийм хүзэр буусан. Responsibility буюу хариуцлага буюу надад илүү их одоо зохицуулахтай зүйлүүд байна. Ялангуяа миний сэтгэл зүйн хэрэгцээ болон санхүүгийн хэрэгцээ гэдэг. Энэ дээр гэр бүлийн хүзэр гарч ирж байгаа. Энэ дээр бас гэр бүл яг ч илүү гэр бүлийн хүмүүс илүү их үзүүлж байгаа харагдаж байна. Тийм болохоор энэ залуугийн хувьд бол чиний нөхөр чинь, чиний эхнэр чинь муу залуу, муу эмэгтэй байлаач. Чамайг араа тавьсан байлаач. Түр зөөрийн зүгээр 6 цаг хэлэл хүсэмжилж гурдаж этгээдээ уулцсан bay шүү. Яг энэ зөвтгөх юм биш л дээ. Яг зүгээр харахад бол тийм бүр дурлаад ингээд юу гэмээс чамаас салын дээр гэсэн бодол байхгүй л байсан байгаа харагдаж байна. Тэгээд өөрт нь илүү чамайг сэтгэл вэ нөгөөд бол зур хааныг уулзах байт юм. Тиймэрхүү зүйлүүдийг бол олж харж байна. Тэгээд энэ бол хайр биш. Богинохон хэсэгэн хугацааны шохорхол юм аа. Гурдагч итгэдэг гэх санаа бодол зорилго нь бол мэдрэмж нь бол тийм байгаа харагдаж шүү. За ирээдүг нь үзье. Хэнийг сонгох гэдгийг харъя. За. Ирээдүг харахад ойлгомжтой болно. За тэгээд мэдээж та бүхэндээ би зөвлөгөө картыг гаргаж ирээд харилцаагаа яавал сайжруулах вэ гэдэг ч юм уу яг талаас нь тухайн үеийн нөхцөл байдлаас нь хамаарат зөвлөгөө гаргаж ирнэ. За таарийн цааш ирээдүй ямар хөө байх вэ? Таарийн цааш ирээдүй ямар хөө байх вэ? За ер нь бол буцаж нийлэх ч юм уу эвлэр эсвэл чамтай холбоо барихтай аюу удаж магадгүй тодорхой хэмжээ хэдэн сар болт юм уу? Хэдий тийм хэсэгэн зуурын жаргалцсан чамтай буцаж холбогдоод уулзсан их энерги нь удаан харагдаж байна. Харин 3 дахь этгээд тэр хоёрын ирээдүг харах юм бол тэр хүнээсээ салахааргүй харагдаж байна яг үнэлээд. Тэрнээсээ салахгүй чамаас салахгүй яа. За би дахиж тодруулж нэг үзээ. Oh my god. Энэ хайрын гурвалжин нууцлаар хэр удаа үргэлжлэх хэлж мэдэхгүй шүү. Гэтэ энэ дээр бол ингээд зүгээр нэг хаяа уулзлах ч юм уу краш залуу ч эмэгтэйч байж болно те. Бас янз янз л тухайн үзүүлж байгаа хүмүүсээс шалтгаалаад гэх юм уу. Чамаас салахгүй тэр хүнээсээ ч салахааргүй харагдаж байна. What the fuck? Зяа. Яагаад? Тэш нөхцөл. Энэ юу гэж энэ аягүй сонирхолтой. Чамаас салахгүй.
Гэтэ гурдаж итгээдээ ихээ зүгээр л хааныг уулз сонирхолтой шохортой харилцаа байсан илүү харилцааг гүнзгийрээд бүр албан ёсны хосууд болд юм уу бүр гэд амар дотн харилцаатай болно гэж харагдаад байна. Гэвч тэр даа илүү гүнзгийрээд ирэхээр чиний амьдралаасаа нэг хэсэг алга болчихно. Тэгвэл гинт амьдрал чинь гарч би чамаа сансан чамтайгаа буцаж нийлмээр байна. Эсвэл яг албан ёсны хосууд биш бол те би чамаа сансан хоёулаа уулзаж болох хизээвэж гэдэг юм уу. Ингэж гарч ирэнгүүтээ буцаад алга болчихно. Тэгмүүдээ нөгөө хүнтэй азуурлаа алга болчихно. Яста нэрэ за уучлаарай те үнэхээр би зөвхөн мэдээлэл дамжуулах үүрэгтэй болоо. Яг ч аргагүй ийм зүйл гарч ирээд хин хинээс нь салахгүй харагдчихэв. Энэс айлцаа дуусгар болъё гэж бодсон дасаад илүү сэтгэл нь гүнзгийрээд ирэхээрээ энийг битас салахгүй. Тэгээ энтэйгээ илүү гүнзгийрээд ирэхээр чамаас нэг хэсэг алга болчих хэдэн 7 хоног ч юм хэдэн хоног ингээд сургуу алга болчихмуудаа гинтл гарч ирээд уулзаж чамаас сансан байр би чамгүйгээр амьд явж чадахгүй ч гэдэг юм уу те. Тэгэнгүүтээ тэгээ нэг хэсэг чамтай уулзах боловч нөгөөхөө салахгүй. Энэ харилцаа яг үнэхээр тэр удаа үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Эсвэл нөгөө нэг заваарсан юм гэдэг л болж юм да. Яг ч аргагүй бодит амьдрал дээр ийм харилцаа байдаг шүү. Манайхаа тэгээ миний жог хэлхий битим хүн дээр хүлээж аваарэ. Заваарсан гэдэг хэлсэн юм. Ийм харилцаа үнэхээр байдаг шүү. Ингээд салхичгүй нийлчихгүй хайрын гурвалжин үсээд. Хоёрын харилцаа нийлж салаад бага харагдаж байна. Энэ хоёрын харилцаа болохоор ямар хөө байхаараа гурвч итгээд асалахгүй. Knight of Swords, Wheel of Fortune мачсан. Энийг цирклд явдаг харилцаа байхгүй. Нэг гайгүй болоод тэсээ нэг салаад буцаж нэг ажтээс ингээл яваад байдаг харилцаа. Яагаад ийм харилцаа чи ийм өнгөж өөрчлөөд байна гэхээр ерөөсөө гурдаж итгээдээс болж байгаа. Энэ хоёрын харилцаа асуудалтай байсан ч энэ хоёр биенээсээ салахгүй яванда бараг хинд нь илүү сэтгэлтэй байх, илүү амьдрал зохиох ч юм уу зүйлийг өөрчлөх байхаар хамтсалтай. Хатуухан ч гэсэндээ хэлээ 3 дугаарыг илүү сонгох магадлал өндөр харагдлаа. Бишээ. Гурдаж итгээдийг сонгох нь илүү магадлалтай байна. Чамаас нэг хэсэг салахгүй явна гэдэг. Хэлсэнтэй нөгөөхтэйгээ илүү харилцаа сайжаад тэгэхээр алга болчихвол амьдрал чинь гарч ирээл тэгсэн мөртлөө чамаас салахгүй гэснээр буцаж алга болоод тэгсэн мөртлөө энээсээ зурлаад гар юм. Жохон хэцүү харилцааг бол яг үннийг хэлэхэд би бол олж харж үн заавчлаараа яг ч аргагүй шудлуухан л бүгдийг хэлнэ. Би зөвхөн channeling буюу сувг дамжуулж байгаа, мэдээлэл дамжуулж байгаа шүү гэдэг юм. Та нар мань ойлгож авах гэх ухаанаар хандараа. За ойрын ирээдүйд иймэрхүү ирээдүй байлаа 3 дугаарх юм байна. Хувьд бол зөвлөхөө өгье. Энэхүү харилцааг яах ёстой вэ гэдэг тал дээр би зөвлөгөө гаргаж чигээ. Чи хаавал зүгээр энэ түүхтэй хайрын гурвалжин харилцаа дуусахгүй харилцааг яавал дээр вэ? Тэсэдүүлтүү эсвэл тийм ээ. Be honest. Ерөнхийдөө шудраг байгаад зүр сэтгэлээсээ ярилцаад үзвэл илүү харилцаанд чинь тийм нөлөө үзүүлнэ. Тэгээд өөрхөн тэр хүнийг сэтгэлээд нуулахгүй шударгаар ичиж барихгүй хэлээрэй гэж байна. Balance тэнцвэртэй байдал. Ерөөдөө ингээд айгүй эрүүлтэй ингээд харилцаа би физиологийн хувьд чинь сэтгэл санааны хувьд тэ ингээд сүнслэг байдал дотн харилцааны хувьд ч гэсэн ингээд бүх зүйл дээр айгүй юм ингээд балансын тэнцвэрийг барих хэрэгтэй шүү гэж санагдуулж байна. Чаа одоо одоогийн хайр дурлалтай илүү талархаж дараагийн unready person you love to attract more. Би энэтэй санал нийлэхгүй. За ерөөдөө бол шударгаар хэлээд л үзээрэй. Энэхүү харилцаас юу хүсэж байна? Ямар юм гэдгээ зүр сэтгэлээсээ ярилцаж үзэж шийдэлт хүрээрэй гэж зөвлөж байна. За тэгээд талын үзэл letting go буюу хэрв зарим хүмүүс чамаас яваад ингээд чамд эргэлзээ төрүүлээд амьдралаас чинь if someone leave you confused more than comforted, you need to resist the access to you. Чих чам хүмүүс ингээд эргэлзээтэй харилцаа төрүүлээд их юм бол энэ хүмүүсийг амьдралаас холдуулж явуулаарай гэсэн зөвлөгөө ба сахиусууд маань хүргэж байна. Тийм болохоор ихэд ярилцаад болохгүй. Гурдаж итгээд зууралцаар чамаг backup plan буюу ингээд нөөц
запас айгу муухай угталтай тийм. Тиймэрхүү шинжтэй байлгаад ахаар бол ярилцаад нэг талдаа гарсан дээрээ гэж сахиусууд минь зөвлөж байна. За 3 дугаарын минь үгээр таараад уншлага өндөрлөж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.